Байцгаана уу? Өнөөдөр Солонгос улсын хичээлээр дамжуулаад бид гих бүлэг чичгийг хамтдаа суралцах болно. Солонгос улсын үсэг нь бүгдээрээ зүүн дээд булангаасаа баруун доод булан руу бичигддэг байгаа. Зүүн дээд булангаасаа баруун доод булан руу. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ нийт гих бүлэгч нарыг сурах байгаа. Гих бүлэгч. Нэгдүгээр эхний гих бүлэгч 1 2 г үсэг. 1 2 г үсэг. Г үсэг нь үгийн ихэнд орох тохиолдолд к-гаар уншигдаж болдог. За бүгдээ энийг монгол хэлээр г үсэг. Үгийн ихэнд орсон тохиолдолд к-гаар уншиж болдог. За түүний дараагийн г бүлэгч 1 2 1 2 энэ үсэг байгаа. Хэлний үзүүрийн энэ үсэг. Хэлний үзүүрийн энэ үсэг. Энэ үсгийг хэлэхдээ хэлээ хасаж хэлэх зүг байгаа шүү. Дагаад хэлээрээ энэ үсэг. Энэ. Түүний дараагийн г бүлэгч нь 1 2 3 д үсэг. Эмэн д үсэг байгаа. Д. Д үсэг нь үгийн ихэнд орох юм бол т-гэр уншигдаж болдог. Үгийн ихэнд орох юм бол т-гэр уншигдаж болдог. За. Түүний дараачих нь 1 2 3 4 5. 1 2 3 4 5. Энэ маань ил болон ир гэсэн хоёр дуудлагыг илэрхийлдэг. Ардталтаа гийгүлэгч дагуулаагүй. Ардталтаа гийгүлэгч дагуулаагүй бол ил үсгээр уншигдана. Ил. Харин ардталтаа гийгүлэгч дагуулсан бол ир үсгээр уншигддаг. Ир үсгээр. Гэхдээ ил үсэх нь зөөлний тэмдэгтээ зөөлнөр уншигддаг. Аль. Аль мал гэж байгаа бол энэ ил нь биш байгаа. Харин энэ нь үүний ил байгаа. Зөөлний тэмдэгтээ ил. Ардталтаа их шиг агуулсан бол ирээр уншигддаг. Ардаа их шиг агуулсан бол ирээр уншигддаг байна. Түүний дараагийн гэвлэгч бүгдээр харъя. Түүний дараагийн гэвлэгч нь 1 2 3 4 эм үсэг байгаа. Монгол хэлний эм үсэг. Эм. Түүний дараагийнх 1 2 3 4 эмэн болохоор б үсэг байгаа. Б. Үгийн ихэнд орох юм бол б үсэг маань п-гэр уншигдаж болдог. Үгийн ихэнд орох юм бол б маань п-гэр уншигдаж болдог. Түүний дараагийн үсгийг садар анзаараарай. 1 2 1 2 эс үсэг байгаа. Эс үсгийн үсэг нь үгийн ихэнд орох юм бол ишээр уншигдаж болдог. Эс үсэг нь үгийн ихэнд орох юм бол ишээр уншигдаж болдог. Мөн эс үсгийн араас өмнө нь үдсэнчлэн и үсэг хэрвээ орж ирэх юм бол энэ маань шуудхан ши гэж уншигддаг байгаа. Ши. 1 энэ маань хоолойны эн үсэг байгаа. Хоолойны эн үсэг. Дагаад хэлээрээ эн үсэг. Хоолойноос дуусж байгаа эн. Бидний түрүүн үдсэн маань болохоор 1 2 энэ маань болохоор хэлний үзүүрийн эн үсэг байгаа. Эн. Харин энэ маань хоолойны эн үсэг байгаа. Дагаад хэлээрээ эн. За түүний дараагаар бүгдээрээ дараагийн үсэг 1 2 3 ж үсэг байгаа. 1 2 3 ж үсэг. Ж. Ж үсэг маань үгийн ихэнд орох юм бол ч-гээр уншигдаж болдог. За бүгдээ харцгаая. 1 2 3 4 энэ маань ч үсэг. Ч. За дараагийн үсгийг бүгдээ харцгаая. 1 2 3 1 2 3 энэ маань монгол хэлний к үсэг байгаа. К. За дараачих нь харцгаая бүгдээ. 1 2 3 4 энэ маань т үсэг байгаа. Т үсэг. Түүний дараачих 1 2 3 4 энэ маань п үсэг байгаа. П. За бүгдээ анхаараарай. х үсэг бүгдээ хамтчээ. х үсэг 1 2 3 энэ нь монгол хэлний х үсэг байгаа. 가, 나, 다, 가, 마, 바, 사, 아, 자, 차, 카, 타, 파, 하,
Бид нар солонгос хэлний гүйгүүлэгчнийг сая үзээд дууссан байна. Гүйгүүлэгч үсэг. За тэгэхээр үргэлжлүүлээд бүгд хамтаа хэрхэн бичигддэг вэ? Солонгос хэлний бичиглэл нь ямар байдаг талаар хамт үзье. Солонгос хэлний их шиг 10 их шиг маань дотор 2 хэсэг хуваагддаг. За тийм харах юм бол А, Я, О, Я, И гэсэн 5 их шиг байна. За үүний хажууд О, Ё, У, Ю, Ө гэсэн солонгос хэлний их шгийг дотор нь 2 ангилж болдог. Энэ маань хэрхэн ангилж байна вэ гэхээр босоо их шиг. Босоо их шиг. Энэ босоо их шгийг би та бүхэнд дуудаж өгье. А, Я, О, Ё, И үсгэд байгаа. Эдгээр маань босоо их шиг. Тэгвэл О, Ё, У, Ю, Ө үсгүүд нь хэвтэй их шиг байгаа. Хэвтэй их шиг. Тэгэхээр босоо ихшгүүд нь гийгүүлэгчийн баруун талдаа бичигддэг. Босоо ихшгүүд нь гийгүүлэгчийн баруун талд бичигддэг. За бүгд анзаараарай. Би Г үсэг бичье. 1 2 Г үсэг. Босоо ихшгүүд нь гийгүүлэгчийн баруун талдаа бичигддэг учраас баруун талд нь бичье. Г А. За тэгээд унших юм бол Г А га. Г А га. Тэгвэл дараагийн Я үсгийг бүгд бичиж үзье. 1 2 3 Энэ маань эн я буюу ня болж байна. Эн я буюу ня болж байна. За тэгвэл солонгос хэлний хэвтэй ихшгүүд маань О, Ё, У, Ю, Ө гэсэн эдгээр хэвтэй ихшгүүд маань гийгүүлэгчийнхаа доор бичигддэг байгаа. Гийгүүлэгчийн доор бичигддэг. За бүгд харцгаая. Д үсэг бичлээ би. Д. Тэгээд 1 2 доо. 1 2 доо. За тэгвэл юу үсгийг бичиж үзье. Гийгүүлэгчийг хэвтэй ихшигтэй хамтдан бичиж үзье. Хэвтэй ихшиг нь доороо бичигдсэн байгаа. Дё, доо, дё, га, ня гэх мэтлэн ингэж бичигддэг байгаа. Босоо ихшгүүд нь гийгүүлэгчийн баруун талд, хэвтэй ихшгүүд нь гийгүүлэгчийн доор бичигддэг байна. Ка, кя, ко, 켜, 고, 교, 구, 규, 그, 기. Солонгос үсгүүдийн бичгэд эхний 2 байрлал байсан байгаа. 1 2 1 2 гэсэн байрлалаар дөнгөж сая үзлээ. Тэгээд анх юм бол гийгүүлэгч бичигдлээ, босоо ихшиг бичигдлээ. За тэгвэл түүний дарааж байгаа нь гийгүүлэгч бичигдлээ, хэвтэй ихшиг бичигдсэн гэх нэг ийм тохиол байдаг. Үүний дараагийн өөр нэгэн тохиолыг бид харцгаая. Үүний дараагийн тохиол нь 1 2 3 гэсэн тохиол байна. 1 2 3 гэсэн. За 1 2 3 энэ тохиолыг бүгд харцгаая. Манай түүн Монгол үний сэтгэлгээнд нийцүүлэн солонгос хэлний бүх шатны ном сургачдуудыг боловсруулан гаргаж, мэргэжлийн төвшөнд солонгос хэлний анхан шатнаас эхлээд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон солонгос багштайгаар байнга эсрэг даамын сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг 5 дахь ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо топын 4-р төсөнд тэнцвүүлж ясан гэх хичээлийн баг цагаараа нэмэлтээр ирж хичээлэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлэг хангалтыг өсөж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хойд талд Могулская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 96 64 99 39
89 94 99 даяагоодоо залгаарай. За, энийг уншия. 1 2 3 гэж унших нь шүү дээ. Гэ а эн кан. Гэ үсэг мэн үгийн ихэнд орсон тохиолдолд кагаар уншигдаж болдог гэсэн дүрмийн дагуу нийлээд гэ а эн кан. Гол гэсэн утгатай байгаа. Гол, горх гэсэн утгатай байна. За, дараагийн үгийг энэ жишээг харцгаая. Нэг, 2, 3 гэсэн үсгийн байдал байна. 1 2 3. Уншиж үзье. Б О М бум бум. Тэгээд Б үсэг нь үгийн ихэнд орохоор П-гээр уншигддаг гэсэн дүрмийн дагуу энэ мэн пум болж байна. Монгол хэлний орчуулах юм бол энэ нь хавар гэсэн утгатай байгаа. Хавар. Солонгос хэлний үсгийн байрлал маань араасаа үе үеэр нь ороод тэгээд цаашаа үргэлжилж байгаа. За одоо харах юм бол 1 Б А та. За ингэвэл энэ мэн 2 үеэс бүтэж байна. 1 2. Тэгэхээр ба да. Ба да. Энэ мэн далаа гэсэн утгатай байгаа. Далай. Далаа тэнгисийн далай. Цаашаа харцгаая. Га 가을 намар гэсэн утгатай байгаа. 가을 намар. 가을 намар. Тэгэхээр эндээс анзаарах юм бол гэ а. Тэгэд энэ мэн түрүүнд бид нар гийгүүлэгч буюу угийн энэ үсэг гэж үзсэн шүү дээ. Гэхдээ гийгүүл энэ эгшхийн өмнө угийн энэ үсэг орсон байл дуудлага илэрхийлдэггүй байгаа. Дуудлага илэрхийлдэггүй. За бүгдээр дахиад нэг үшээ 가을. За үргэлжлүүлээд өөр нэг жишээн дээр бүгдээ жишээ авч үзье. 친구 найз гэсэн утгатай байгаа. 친구. За үргэлжлүүлээд бүгдээ дагаад уншаарай. man m a n 나 인 아 대 아 다 만나다 만나다 다들의 만나다. 자, энэ үгийн мэн утга нь уулзах гэсэн утгатайгаа уулзах. 만나다 만나다. 바다 바다. 게아으일 가을 친구 제이인게우 친구 임아인 만 인아 나 대아 따 만나다 уулзах гэсэн утгатай байна. Өнөөдрийн хичээлээр бид нар гээгүүлэгч үсгийг үзсэн байгаа. Тэгээ өмнөх хичээл дээр бид нар их шиг үсгийг үзсэн шүү дээ. Тэгэхээр би та бүхнийг даалгавар өгье. Ямар вэ гэхээр дээд игнэнд нь их шиг үсгүүдээ бичих байгаа. Ө, и, а, я, о, ё, о, ё, у, ю. Харин энэ игнэнд нь болохоор нийт 14 гээгүүлэгчээ доош нь цуулж чинь гэ, эн, дэ, эн гэсэн. Тэгээд гэ, ы үсэг хоёр нэгтгэхээрээ г, гэ, и хоёр нэгтгэхээрээ ги, гэ, а хоёр нэгтгэхээрээ 가, гэ, я хоёр нэгтгэх юм бол 꺄, гэ, хоёр нэгтгэхээрээ 거, гэ, 여 хоёр нэгтгэх юм бол 겨, гэ, 오 хоёр нэгтгэхээрээ 고, гэ, 유 хоёр нэгтгэх юм бол 교, гэ, 우 хоёр нэгтгэхээрээ 구, гэ, 유 хоёр нэгтгэхээрээ 규 гэх мэтлэн ингэж болж байна. За энэ мэтчлэн гээгүүлэгчийг эгшигтэй хооронд нь холбоод бичих шаардлагатай байгаа. Тэгэхээр эднэр ингэж бичээд эн үсгэн дээр очих юм бол нэг ы үсэг, и үсэг, а үсэг. Өмнөх хичээл дээр хэлж байсанчлан эн үсгийн дараа их шиг орж ирэх юм бол энэ мэн дуудлага илэрхийл эн үсэг мэн дуудлага илэрхийлдэг байгаа. Тийм учраас ы, и, а, я, 여, 여, 요, 오, 요, 우, 유 гэх мэтлэн эдгээр хүснэгтийг
5-10 удаа бичиж үзээрэй. 5-10 удаа бичиж үзээрэй.